Дараагийн мэдээлэл автомашины торгуул шалгадаг аппликейшнүүд ажиллахгүй киоск машинаар торгуулаад хөлж болохгүй болсон нь иргэдийг бухимдуулсан. За тэгвэл энэ асуудлаар сангийн яамнаас мэдээлэл өглөө. За сангийн яамны зүгээс зөрчлийн бүртгэл нэгдсэн системийг хөгжүүлэхтэй холбоотой ямар нэгэн тендер худалдаа авах ажиллагаа зохион байгуулаагүй гэдгийг мэдээллээ. Янз бүрийн систем хөгжүүлж өөр юу гэдэг системийн компани шалгаруулсан бол ийм үйл ажиллагаа явагдаагүй. Учир зүй юу болсон бэ гэхээр 2025 оны 7 сарын 29-нд зөрчлийн тухай хууль шинжлэхтэн баталсан. Үүнтэй холбоотойгоор бас 25 оны 12 сарын 7-нд бас зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль гэдэг энэ хоёр хууль шинжлэн батлагдсан. Үүнээс эхлээд 2026 оны 1 сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол Улсын ерөнхий прокурорын газраас нэгдсэн зөрчлийн мэдээллийн сан гэдэг юмыг одоо үүсгэж байгаа. За энэ ямар өөрчлөлт орж ийн гэхээр энэ Монгол Улсад хийж байгаа авто замын төлбөрийн зөрчлийн торгуул болон бусад төлбөрүүд зөвхөн зөрчлийн мэдээллийн сангаар дамжина. Өмнө нь бол одоо юу гэдэг автоөрийн газраараа дамждаг, цагдаагийн ерөнхий газар дээрээ торгуул нь явдаг байсан бол тэр системүүд бүгд хаагдаад бүгд ганцхан прокурорын ерөнхий газрын одоо шинжилэн хөгжүүлсэн тэр системээр дамждаг болсон юм. За үүн дээр ямар асуудлууд гарч ирсэн бэхээр Грэгэ киоск, Грэгэ системс гэх компани байгаа. Smart Car гэдэг. Энэ компаниудаар бас энэ болон бусад e-Mongolia гэдэг зөндөө олон одоо төлбөрийн системүүдээр хүн болгон төлбөрөөтүүлнэ. Ялыг сонгохоо бол тухайн одоо төлөгч өөрөө хариуцаад ингээ сонгоод ингээ төлж явсан. Тэгээд шинэ системтэй холбоотойгоор сая миний хэлсэн Грэгэ системс болон Smart Car гэсэн энэ төлбөрийн хэрэгслүүд гацалт үүссэн. Цагдаагийн ерөнхий газрын торгуулцэг, полисцэг, гөвцэг хэмээн веб хуудас засварлан шинжлэгдэж, зөрчил бүртгэлийн нэгдсэн системтэй холбогдож дуусах хүртэл төр хугацаанд иргэний торгуулийн төлбөрийг Улсын ерөнхий прокурорын газрын зөрчил бүртгэлийн нэгдсэн системээс харуулах цонх үүсгэж хамтран ажилласан. 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын удирдлага болон цахим хөгжил харилцаа холбооны яам, сангийн яамны төлөөллүүд тэдгэр хоёр байгууллагуудыг оролцуулан уулзалт зохион байгуулж, уулзалтын түнд Улсын ерөнхий прокурорын газрын зөрчил бүртгэлийн нэгдсэн системтэй холбогдох сервисийг гаргаж, Грэгэ киоск болон Smart Car-аар зөрчлийн торгуулийг төлөх боломжоор хангахаар шийдэл төрсөн гэж тайлбарллаа.